Сонсогчдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээд эхэлж байна. Би тэгээ энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Ноён улам сайхан Норог медиа агентлагийн үүсгэн байгуулагч юм ирхэн байна. За сайн байна. Сайн байна уу? За бидний урилга хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгээд тантай ярилцаад зоригддаг бол нэр өнд ирэг байна. Тэгээд за баярлалаа. Тий. За тэгээд өнөөдөр улам сайхан бит хоёрын одоо ярилцах сэдэв маань энд байна. Огцрох амархан жагсаал ба өнөөгийн залуусын хүсэл мөрөөдөл сэдвээр ярилцах юм аа. Тий. За тэгээд эхний асуулт би өөрөөс чинь танай Норог сайтын тухайд нэг товчхон мэдээлэл авчаад тэгээд энэ сэдвтэ орё гэж бодсон юм. Тий. За энэ Норог сайт хизээ одоо анх өөрөө ингэж байгуулж исэн бай. Зүгээр би урд нь одоо энэ та нартай холбоотой үйл явдал болохоос өмнө бол мэддэггүй байсан юм байлээ. Тэр миний буруу байх. Тэгээд ингээд танайхын ингээд дараа нь ингээд ажиглаад хараад ингэсэн чинь айгүй болон залуучууд үздэг, айгүй болон дагагчтай тэр контент энэ нь айгүй мундаг хийгдсэн нэг тийм юм байсан юм байна лээ. Тэгээд хизээ энийг анх үүсгэн байгуулагдсан бай. За тэр ажиллаж байгаа кадрууд их өндөр боловсралтай залуучууд байна. Тэр та бүхний хийсэн юмнаас харахад энэ бүгдээ энийг одоо яаж шил сонгож яаж авч яв гэсэн ихний асуулт. Норог 2022 оны 6 дугаар сард үүсгэн байгуулсан. 7 дугаар сард хамгийн ихний бичлэгээ цацжсэн. Тэгээд тэр үеэсээ хоошоогоо ер нь бол одоо бол нэг 700 гаруй бичлэг хийсэн байна. Тэгээд энэ 700 гаруй бичлэг дотор бүгд мэдээч одоо яг чанарын хувьд өндөр түвшинд гэх юм уу тий өндөр түвшинд байлгахыг хичээдэг. Тэгээд анх бол ер нь дандаа технологийн салбарт ажилладаг маркетингийн залуучууд технологийн компаниудад маркетингээр ажилладаг байсан залуучууд нэлж байгуулсан. Тэгээд дизайнер, видеографер гэдэг ингээд тухайн хүмүүсээ дандаа өмнө нь хамт ажиллаж исэн найз нөхөд ах эгч нараас аваад тэгээд бага бүрдүүлээд эхэлчихсэн юм компани. Одоо бол 3 жил болох ч юм. Энэ 7 сард 3 жил яваа хийн. Тэгээд яг нөгөө хүмүүс ялангуяа дээшээ насны хүмүүс болохоор ер нь бас яг мэдээлэл нэлээд багтаа байсан. Норог гэж юу вэ гэдгийг. Гэхдээ залуучууд л уусаа маш ил Норог мэддэг байсан. За тэгээд 40-с доош насныхан бол манай баг үзэгчдийн ер нь нэг 60% байдаг. Тэгээд ер нь бол яг бид нөгөө залуучуудад улс төрийн боловсрол, технологи, бизнес, байгаль орчин, эрхчлөө, за эдийн засаг гэдэг юм уу те ингээ бүх төрлийн ингээ мэдээллүүдийг богино хугацаанд цэцтэй өргөх контентууд хийдэг байсан. Тэгээ хийсэрч байгаа. Сая нөгөө 3 сард болдог манай баримтчилгаагаар яг манай хандлт нэлээ өссөн л дөө. Гэхдээ тэр бол өмнө нь авдаг байсан хандлтуудаас тэгж амар их өсөл өсөөгүй. Ер нь бол авдаг байснаасаа бага зэрэг л өссөн. Гэхдээ зүгээр ялгаа нь болохоор илүү массын анхаарал татсан. Буюу одоо бүх насныхан хардаг болсон. Тэрнээс өмнө ингээл залуучууд л мэддэг, цөөн залуучууд тэгээд залуучууд дотроо бас арай илүү нөгөө нийгмийн асуудлууд мэдрэг ханддаг тий. Шүмжлэлтэй ханддаг гэх юм уу. За тэгээд жоох улс төр сонирхдаг ч гэх юм. Тиймэрхүү залуучууд мэддэг сууг байсан. Одоо яг сая 3 сарын 18-наас өмнө бол 112 мянган дагагчтай байсан Facebook дээр жишээлбэл. Одоо бараг нэг 200 мянга болж байгаа. Тий. За тэгээд энэ анхныхаа одоо энэ студ ажиллуулна гэдэг чинь тийм юу биш шүү. Энэ тийм хамтхан ажил биш шүү дээ, тийм ээ. За анхны хөрөнгө оруулалт одоо яаж босгож тэр одоо хичнээн өмтэй ажиллаж байгаа тэднүүсийнхээ цалин мөнгө одоо энэ нөгөө үйл ажиллагааныхаа зардлыг одоо олоход амар байв. Зөв. Тий. Манай анхны хөрөнгө оруулагч болохоор New Era Ventures гэж компани байдаг. Ямар вэ? New Era Ventures гэдэг компани байдаг. Тэгээд хоёр ах эгч хоёр байдаг хамтарсан байгуулсан. Тэгээд тэр хоёр ер нь бол хамгийн анхны манай хөрөнгө оруулалтыг өгчээсэн. Өмнө нь болохоор хамт технологийн компаниудаар ажилладаг. За нэг толгойг технологийн компанитай тэнд нь хоёр өөр компанид ингэж ажилладаг. За тэгээ бүр 20 онд хамт технологийн арга хэмжээ зохион байгуулахаар дорнод руу хамт явж агаад тэгээ тухайн томилтоор явахдаа ингээд харилцаа татчихсан тийм хүмүүс шүү дээ. Тэгэл яг нөгөө нэгнийгээ олон жил ингээд ажилтгийг нь мэддэг. Тэгээ намайгч мэддэг, биш тэр хүнийг мэддэг. За тэгээд намайг ийм хийх гэж байна гэдгсэн чинь ингээд хамт хөрөнгө оруулаад орж ирсэн тийм юм байна. Үйл ажиллагааныхаа одоо энэ зардал юуг бол олоол явж байгаа юм байна тийм үү? Олоол явж байгаа. Эхэндээ бол олдгүй байсан. Эхний нэг 6 сар мар, 7, 9 сар мар бол чанга байсан.
Тэгээд түрүүгийн өмнөх жилээс эхлээд бид нар ер нь нэлээ яг орлогоо чүү ингээд нэг олдог ингээд гараад тий хүнд үүсэх юм их гараад ирэхээр чи реклам ноолгож чаддаг. Тий гол орлого бол тэгж орлого ер нь бол тэгж орж ирдэг. Угаасаа бид манай үнийн санал харахыг хүссэн хүн болгонд л нээлттэй. Нэг бичлэг нь 3 сая, 5 сая гэдэг юм хоёр өөр үнэтэй. Тэгэл тэр хоёр ороод ингээл бичлэгүүдэд борлуулаад сурчлагаагаа илгэж байгаа компани, PR-аа илгэж байгаа компани нуудтай ингээд ажиллаад байдаг. Гэхдээ тэр чинь нөгөө одоо чинь ийм тэтгэлэг зарлаа тий эсвэл юу гэдэг байгаль орчинд хэрэгтэй ийм юм хийлээ залуучуудыг ингэж дэмжиж гэдэг л PR хийдэг болохоос ш янз бүрийн одоо улс төр мулстрын PR ерөөхдөө ерөөсөө төлбөр мөнгө авч юм хийж өрнөл үзээгүй юу тий за тэгээ одоо баримтчилгаа болсон эн чинь одоогоос 75 хоногийн өмнө болсон юм биш үү тий за тэр үед чинь та бүгдээ чинь барьсан доороо нэг ял одоо нөгөө нийгмийг хаглан бутрах чөлөө нэг ял тулгасан. За дараа нь мөрөөдө тоглоом зохион байгуулалтыг яд тулгасан. Дараа нь бас хэд хэд өөрчлөгдсөн. За тэрийг та нэг тавчханд урдчаарай. Одоо ямар нөгөө мөрдлөгийн ажил маань дууссан уу дуусаагүй. Энд чинь нэг 60 хоногийн дотор мөрдөд дуусах нэг хууль мөл байдаг штэ тий. Тэрийг нэг тавчхан одоо нэг манай үзэгч сонирхуулаач. Улс үндэстний нийтлэг хагалган батаргах 19-1. За худал мэдээлэл тараах 13-14. За нэмээд дээрэс нь мөрөөдө тоглоом зохион байгуулсан. За мөнгө угаасан. За нэмээд дээрэс нь одоо хин нэг амиа орлогод хүргэсэн ч гэдэг юм аа. 5 6 солигдсон юм уу? Одоо яг одоо яллахыг оролцсон ч гэдэг юм уу? Сошиал медиагаар яллсан гэдэг сэдв нь бол яг өнөөдрийг хүртэл миний сэжигтнэр татсан ганцхан кейс байдаг. Тэр нь 13-14 буюу тогсоод хийж гэдэг хүний гаргасан худал мэдээлэл тараасан гэдэг гомдол. Тэр сэргээр манайх тойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Хойшлуулшгүй ажиллагаа явуулаад баривчлаад шүнжүүн байцаагаад одоо болтол манай зарим тоног төхөөрөмжийг байлгаж л байгаа. Бидэд үндсэн ихтэй гол хэрэгтэй юмнуудаа авцсан. Киноныхоо дүрсийг бол авсан. Кино ажиллаж исэн процессорыг ботал буцааж авч амжаагүй байгаа. Бид эдийг 13-14 буюу 450 мянган төгрөгийн торгуультай хэрэгээс болоод бид нарыг одоо 75 хоног шалгасаар л байгаа. За манай компьютеруудын бүр устгасан файлыг сэргээж үзнэ гэж тусгай шинжээч томилсон. Тэрийг 14 хоног ажилтсан юм байлээ. Тэрийг 3 удаа сонгочихсон байгаа. Гэх мэтчлэн л байгаа да. Одоо тэр сүүлийнх нь ямар зүйл ангинэ? 13-14. Тэр нь худал мэдээлэл тараасан. Худал мэдээлэл тараасан. Тэгээд тэр хүнийх нь гомдол нь болохоор чатаар тогсоод хийжий гэдэг 53. Тийм. Би орж харсан. Хамгийн гол нь үзэг цэг юм байна админы аккаунт. Тийм. Үзэг цэг юм байна гэд манайхыг намайг ер нь байнга л хөтгөж байгаа сайт байгаа да. Сайт шүү дээ одоо пэйж юм. Сайт ч байхгүй. За тэгээд та бүхэн чинь нөгөө нэг кино хийх гээд юуны тухай сонгуулийн тухай баримт кино хийх гэж ажиллаж исэн. Тэр материалын бүгд та нар дээр эргэж ирсэн үү? Хэрвээ тэгсэн бол одоо нөгөө баримт кино хийх үйл ажиллагаа маань аль үдээр явж байгаа юм. Тэрийг л улсууд хүлээгээд байна. Харин тэр баримтат кино 6 сард нэг төлөвлөгөөтэй 3 сард явж исэн. Тэгээ нэг төлөвлөгөөгөө би нэг ярилцлаганд богино ярилцлаганд орохдоо хэлчихсэн. Тэгэл артаас нь баримтлагдаад явсан. За одоо буцаагаад нөгөө эдитийнхаа шат руу орсон. Эвлүүлэг нь буцааж эхэлсэн. Эвлүүлэг нь дуусаагүй байхад бид нарыг авсан. За хурааж авсан. Тэгээд одоо эвлүүлэг нь яваад 9 сар орчим нэ гэдэг төлөвлөгөө байна. Гэтэ амжихгүй байж магадгүй 9-10 сар гэж бодож байна. Ямар ч тач мадэр киног авсан байгаа. Киногоо нэ кино ямар ч өөрчлөлтгүй фильтргүй гарна. Тэгээд 9 сард нэ. За тэр баримтчлагаас болоод одоо танай агентлагаас гарсан ч гэдэг юм уу одоо тийм ажилтсан байна уу? Ажилтсан байхгүй зүгээр нөгөө юу вэ? Одоо бүтэхгүй юм байна ч гэдэг юм уу? Эсвэл айж ирсэн ч гэдэг юм уу? Фрилансаар ажиллаж исэн нэг дизайнер ах байсан. Тэгээд дизайнер ах за би ер нь хэлье гэдэг. За Норгийн тухай өөр нэмж хэлэх юм байна уу? Өөр гайгүй тий. Өөр гайгүй тий. За огцрох амархан жагсаал. За энэ одоо юунаас та за эхлэл нь бол тэр нөгөө тансаглалт тийм ээ ус ихсэн гэж би бодож байна. За тэгвэл яагаад жагсаал одоо зохион байгуулах болсон юм бол? Ер нь яг бид нар нэг дарангуул руу өсөх гээд байгаа юм шиг мэдрэмж байгаад байсан.
Тэгээд биний одоо хувь дээр мэдэрсэн кейс бол ингээ манай норгийн кейс болчихж байна тий. За баримтлагтаад үзчих шүн зүүн байцаагтаа тийм логикгүй олон одоо юу гэдгийг яллах оролдлого гэх юм уу буруутгах оролдлого хийж гин сошиал медиагаар зохион байгуулалттай хооронд нь хагалган ботрогж гин гэд буруу бүтэхгүй шудраг бос тэг эрхчлөөндөө халдуулсан мэдрэмж ингээд аваад бүр юм багтрах гад угаасаа байгаа л байсан. Тэгээд ерөнхий сайдын хүүхдэд холбоотой кейс гарсан. Тэгээд тэр кейс дээр би ганжахлаахын нэг постыг уншсан. Та хэд ингээл дээрлэхүүлээл ийм юмнуудыг ганжахлаах юм. Ганжахлаа. Тийм. Цаад нэг ингээл дээрлэхүүлээл бид нар ингээл дээрээсээ шийлхүүлээд нэг тиймэрхүү утгатай. Дээрлэхүүлээд байгаа л ань. Удахгүй мартандаа та нар юу ч чаддаггүй үсттэй гэсэн постээс юм байна. Яалаа гэж тэглэж байгаа. Тэгээд чи харт төгөх би тэгтээ өөрөө бас нэг бичлэг хийсэн юм. Өөр оронд бол ийм юм чинь бай штэ. Перуд ерөнхийлөгч нь гэсэн байна. Америкт төлөөлөгчийн танхимын гишүүн гэсэн байна. Японд гэсэн байна. Солонгост гэсэн байна. Тэ? Дэлхийн өндөр хөгжилтөөгөө болий. Ямар ч шудраг ёсны мэдрэмжтэй, эрхчлөөний мэдрэмжтэй, наазахын мэдрэмжтэй оронд ийм кейс гарвал бай штэ гэж би нэг бичлэг. Тэр бас нэг 2 сая 300 мянган үзсэн мэл. Тэгээд тэгцэн явж исэн чинь харт төгөх комедиан цаадах чинь хөш юу баг загсах юм шүү гэдэг. Тэ ингэдэх юм бол баг унгаай дүү. Тэ унахгүй бол энэ бас арай хэвтэрлээ гэдэг пост бичлэг хийгээд тэр бичлэгийг үзээд бүр за окей. Тэр нь гарчиг. Тэгээ найз руугаа өн мөх гэваа найзтай хоёр санаачилсан. Тэгээ өн мөх рүү жагсах уу гэдэг гэсэн чинь өгдөж би яг жагсах гад захирлаасаа асуугаа байж чөлөө гэдэг байхгүй. Тэгэл окей өрөө олцъя. Өрөө олцохдоо бүх таньдаг гайгуугайг найзууд руугаа залгаад пит өрөө тэнд тэгэл уулзахдаа бид нар жагсаалын зохион байгуулалт холбоотой жоох юмнууд судалсан. Тэгээ судалсан дээрээ үүргүүдээ хувааж авал тэр өрөөнөө нэг паб дотор пивод сууж байгаа л ярилцаал слогно бодож олоод тараад манай гэрт очиод жинхэнэ зохион байгуулалтаа хийгээл ингээл манай гэрт юмнуудаа ярилцаал. Тэгэл маргааш өдрөөсөн гаргалж хийсаад эхэлсэн. Тэр анхны слоган бол нөгөө юу байсан те огцрох амархан орлогоо нотол байсан шүү дээ. Байгаагүй. Ер нь огцрох амархан л гэж гаргаж ирсэн. Тийм үү. Орлогоо нотол гэсэн хүмүүс ер нь жагсаж ирсэн. Бид эдийг очихсан. Бид нар болохоор яагаад огцрох амархан гэдэг шууд слогантай гарч ирсэн бэ гэхээр орлогоо нотлогийг гараад ирэх юм бол ажиллаа хий гэдэг шиг буруудах юм байна. Яагаад гэхлээр тэр хүн орлогоо хуурамч бичиг баримт үлдээд эсвэл хуурамч одоо шинэ хүүгийнхаа нэр дээр шинэ компаниуд бүртгэгдээд ороод ирсэн шүү дээ. Тэрэн шиг хуурамчаар үлдээд орлогоо нотлоод тэгээд бид нартай нэг тал болж гарч ирээд тэгээ тайзан дээр гарч ирээд мундаг юм яриа буучих юм бол ажиллаа хий гэдэг шиг жагсаалаа булаалгаад үр дүнгүй жагсаал болоод хүч тарамдах юм байна. Нөгөө тэмцээд байгаа шудраг бус талдаа илүү их хүч өгөх юм болох юм байна. Байр суурийг нь баттгах юм байна. Тийм учраас шууд огцрох амархан гэж гарч ирлээ гэд. Анхнаасаа огцрох амархан гэдгийг барайл тэрийгээ туугаа бариавсан. Юу сүрхий. За тэгээд энэ та өхний чинь жагсаалыг их харлуулсан одоо энэ MCS-с лгэн элбэг дөржөөс лгэн Макас лгэн санхүүжилттэй гэл ингээл тийм их хардлагууд явсан та хөгд дээр. За та өхөн няцаажил байсан. За та одоо манай үзэгчид бүр нэг ойлгохтохоор гэдэг юм үнэмшил төрхөөр одоо тэр няцаалтыг дахиад нэг өгөөд гэж. За ойлголоо. Хамгийн нэг түүхэн манайхыг анх гарч ирэхэд л MCS гээд тэгсэн. За MCS компанитай холбоотой ямар нэгэн бизнесийн харилцаанд ороогүй одоо 6 сар болж байна. Өмнө нь бол бизнесийн харилцаанд орж исэн. Гэхдээ тэр нь болохоор бичлэг сурталчилгаа MCS-ийн одоо дотор байгаа охин компаниудтай хамтарсан ч гэдэг юм уу те. Босод бүх бизнестэй яг адилхан явдаг журмаараа л явж исэн. Тэр нь тэглэж манай бас төсвийн тим их хөв биш. Өмнөх одоо жилийн төсвийн нэг 10%-тай дүүцгүүц хэмжээний л юм худалд одоо юу гэдэг бизнесийн хамт ажиллагаа хамтрал байсан. За. Яг нөгөө яриад байгаа ухаан удаг тий. Яг нөгөө яриад байгаа барилгын сан. За яг нөгөө яриад байгаа стратеги ач холбогдолтой ордууд гэдэг ч юм уу. Энэ үлгэрийг ер нь би ингээд харахны жоохон байхаас л ярьж байгаа. Жишээ нь Алтмаагийн ботлого ерөнхийлөгчийн өөрийнх нь бас нэг ном байдаг. Би тэрийг жоохон багтаа уншиж байсан. Тэгж яхад тэр үед л бас стратегийн орд гэж ярьдаг. Тэр ном тэр. Тэгээд энийг ийм амар удаан үлгэр шиг тавтаж байгаа. Тийм пропаганда байна. Баялагын одоо байгалийн баялагтай холбоотой тий. Тэгээд тэр нэг буруутгах болохоор бол тэрийг гаргаж ирж үлгдэг. Тэрийг нь эсэргүүцэж байгаа болгодог. Гэтэ хин ч эсэргүүцээгүй шүү дээ тий. Нөгөө талаасаа бас
бид нар магадгүй тэр нөгөө баялагын сантай холбоотой асуудал за баялагын сангийн зарцуулалт нь үнэхээр зөв байдаг бол тий гэдгийг үнэхээр дэмжиж байгаа. Гол нь нөгөө талаасаа бас тэр MCS гэдэг тал чинь бас дэмжиж байгаа. Тэгээд MCS гэдэг талтайгаа Хоёрын эрдэнэ ерөнхий сайд маань нэг зөвлөлт хамтсуудаг. Тэ? Хоёрын эрдэнэ ерөнхий сайдын эдийн засгийнхан зөвлөлийн гишүүн нь MCS-ийн бод жаргал захирал. Би MCS-ийн бод жаргал захиралтай амьдараа уулзч үзээгүй. Тэгээ одоо MCS-ийн бод жаргал захирал гэдэг чинь биднээс амар хоол хүн байхгүй юу? Миний мэдхийн. Тэ? Тэгэнгүүт нөгөө талд нь бол Хоёрын эрдэнэ ерөнхий сайд баг магадгүй 7 хоногт болгон уулзчихлаа. Тэгэл ийм л юм. Тэгээд өөртөө илүү өөр хүнийг надтай наагаад тэгэд яг энийг нөгөө би амар олон удаа ярьсан юм нь дундын дайсан үүсгэх гэдэг PR-ийн техник. Дундын дайсан үүсгэхэд тэр дундын дайсантайгаа бүх одоо өөрийнхөө дайснуудыг холбоод харлуулах үйл ажиллагаа хийдэг. Энийг дэлхийн бүх дарангуулагч нар ашигладаг. Өөрөөсөө илүү том дайсан гаргаж ирдэг. Путин НАТО гэдэг дайсан гаргаж ирдэг. За одоо юу гэдэг те Ши Жинпинг гэдэг хүн бол жишээлбэл Америк гэдэг дайсан гаргаж ирдэг. За Ленин байхдаа капиталистууд гэдэг дайсан гаргаж ирсэн. Дэлхийн бүх дарангуйлагч нар нэг том дундын дайсан гаргаж ирээд тэр дундын дайсантайгаа өөртөөгөө дайсгинж байгаа бүх жижиг өрсөлдөгч нөрөө наадаг. Яагаад вэ гэхлээр өөрөөс нь нөөр том дайсан тухайн оронд байхгүй. Тухайн орны хамгийн том дайсан нөөрөө болцсон байдаг байхгүй. Тийм учраас тэр хүмүүсээ ингэж наадаг. Яг наад чинь энэ диктатур тогтж байгаа улсуудын хамгийн гол шинж шүү. Та нар их зөв болж харсан биш үү тэрийг. Тий. За тэгээд за би та бүхний жагсаалыг дэмжиж 2 удаа очсон. Хамгийн сүүлийн өдөрт нь очсон. За бас нэг өдөрт нь очсоо би л дугаарыг санахгүй байна. Тэгээ харж байхад та бүхэн чинь бас нэлээд хэдэн диффузертэй, юутай, микрофон энтертэй, бас хөгжим тоглуулдаг юм уу-тай, одоо удирдлагатай гэх юм уу байна л дээ. Тэр чинь мэдээ цахилгаанаар ажиллана тийм ээ. Энэ бүгдийг одоо та бүхэн яаж босгосон юм? Тэр одоо тэр том гардаас гэдэг юм уу өндлөнгөөс санхүүжил байхгүйсэн байна. Огцорхон амархан сошиал медиа суваг дээр 30 сая хяналт авсан. 20 хэдэн хоногийн дотор сая. 22 хоногийн дотор нэгдснээс хойш. 30 сая хяналт гэдэг бол Монгол улсын нийт хүн амд дор хаяж 10 удаа давтан үзүүлсэн гэсэн. Тийм биш. Бүх юм. Тэгээд нэг ч буст хийгээгүй. Сошиал медиа дээр дан органикаар явсан. Тэр органик дэмжлэг гэдэг бол бид нарыг дэмжижсэн маш хүн байсан гэсэн үг. За нэмээд дээрэс нь огцорхон амархан жагсаалын баг бүгд ажилтай. Бүгд Монголдоо дунджаас дээгүүр орлого олдог. За магадгүй доор хаяж дундаж орлого олдог залуучууд байсан. Тэгээд зарим нь бизнестэй би бол чинь 10 манай редактор тэр юуг нөгөө зохион байгуулах тэр зургийг өгчтэй зохион байгуулагчтэй. За тэгээд ярил бас тэгээд ийм залуучууд байгаа. За бид нэр өөрсдөө ч гэсэндээ тодорхой багсах зардал гаргаж чадна. За мэдээж бид нар жагсаалын хамгийн сүүлийн өдөр жагсаалын одоо тайлан гаргасан. Санхүүгийн тайлангаа танилцуулсан. Тэр том спикерийг бол жишээлх юм бол Air Trans компани Чука гэж ах. За тэгээд ичдийн орны Америкт байдаг нэг ах. Америк дахь салбарын нэг ах. Хоёр ингээд хуваагаад даасан. Тэр спикер өдрийн 6 сая төгрөгийн түрээстэй Audio Senses гэдэг спикерийг түрээслүүлж байгаа компани 40%-ийг нь хөнгөлөөд 60% буюу 600 мянган төгрөгийг өдөр болгон тэр хоёр ах жишээлбэл хувааж дааж одоо бид дэмцсэн гэх юм уу. Тэгээд тэр спикерний зардлыг энд байгаа залуучууд хуваасаач гаргасан чад харж залуучууд байгаа. Яг нэглээд. Нөгөө талаасаа гэхдээ бид нар өөр жагсаалуудыг бодох юм бол зөвшөөрлөж авч чадаагүй одоо бүртгүүлээч хийлгэж чадаагүй байсаар агаал жагсаалаад тусгасан. Манай жагсаал бүртгэл байгаагүй учраас талбай дээр тогтдож өгөөгүй. Тогтдож өгөөгүй учраас зөөврийн аккумулятортай байсан. Зөөврийн аккумулятор нь бас чук ах их ярьсан. Тэгээд тэр зөөврийн аккумулятораараа л тогоо хангасан. Зөөврийн аккумуляторын цэнийг дусаад жагсаалын сүүлийн өдөр хичээлэл заримдаа тоггүй болсон. Тэгэнгүүт өөр жагсаал арга хэмжээнүүд ямар нэгэн санхүүжилттэй төлөвлөгөөтэй цаанаа эзэнтэй хин нэгэн том одоо дэмжлэгтэй жагсаалууд бол бүртгэлээ хийлгээд бүртгэлийг нь жишээлх юм бол зөвшөөрөөд тий тэгээд бүртгэж аваад талбай дээр нь тогийг нь татаж өгөөд тайзыг нь засуулаад ингээл хийдэг үсттэй. Өөр тийм жагсаалууд зөндөл байсан шүү дээ. Тэгээ манай жагсаал бол харцангуй бага зардлаар гэхдээ харцангуй өндөр импакттай хамгийн тайван хамгийн соёлтой байж болох хамгийн үр дүнтэй жагсаал болсон л гэж би хаанч юу бахархалтай хэлэх байна. Тэгээ бүртгэлгүйгээд одоо цагдаа магдаанаас одоо таануусыг уг нь
хөөд тугаас бөөл юм болдог шүү дээ. Урд нь тийм л байсан шүү дээ. Тэгээгүй юу тэр? Бид хэд одоо нөгөө бүртгэлгүй жагсаалыг альбатан дараах нөхцөл үүсгэх ёстой. За. Тэхийн тулд хүчирхийлэл өмнө самун гарна. Хууль зөрчсөн кейсүүд гарна. Бид нар ерөөсөө хуулиа зөрчөөгөө ингээд тэгсэн цуглааж юм шиг юм 50 байдлаар суугаад байсан байхгүй. Тэгээ цагдаагийнхантай амарсан хамтарч ажиллаа. Цагдаагийнхандаа ингээд мөргөөл. За ястаа бидний бүртгэлгүй юм чи тэгэл айд тавлыг хараад харьцаж байгаа юм чи. Тэгээ бид эдийг цагдаагийн байгууллагын удирдлагууд алтан тушаалтнууд те аль хаагчид тэнд явж исэн эргүүлийн жирийн цагдаа хүртэл үнэхээр за ийм жагсаал Монголд байгаагүй маш тайван байгаа. Та хэдийн соёлтой байгааг үнэхээр хүндэлж байгаа. Та хэдийн тайван замаар байгааг ч ойлгож байгаа гэд хэлж исэн. Тэгээ монголчууд хаан анаач гэсэндээ үнэхээр ойлгомжтой эсэргүүцэх аргагүй нэг тийм дээр нэгдэж л ах хэв. Үнэхээр л хүчирхийлүүлдэг, үнэхээр л зөв шаардлага тавьсан. Үнэхээр л хэнийг нь ашигтай юм хийгээгүй. Тэ элбэг дорж ашигтай гэдэх элбэг дорж ашигтай ямар юм байсан тэр дотор тэ. За одоо МСС гэдэх МСС ашигтай яг юу хийсэн ухаан удаг аавь гэж ерөөсөө өгье гэж ерөөсөө чагсаагүй те. За эсвэл үгдгийн арчилсан намд гэдэх зарчсан багт ашигтай юм байсан баг. Гэхдээ жишээ нь арчилсан намын одоо хүн Сүхбаатар дүүргийн засаг дарга хийж байсан шүү дээ те. Тэгэхэд одоо шүү дээ. Тэгтээ манай жагсаалыг бүртгэж авахгүй л байсан. Авахгүй л байсан. Тэ. Ингээд зөндөл юм байна. Яг одоо хинд ч ашигтай шүү дээ. Ерөнхийлөгчтэй сүүл рүүгээ холбоод эхэлсэн. Ерөнхийлөгчд ашигтай юм байгаагүй. Манай шаардлагын 3 дахь нь бүр ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцнэ гэдэг юм байсан. Тэрийг нь өөрөө ерөнхийлөгч давтан хэлсэн тий. Ингээд ерөөсөө бид нар нэг юм хин нэгний төлөө биш дандаа юм нийтийн эрх ашигын гэх юм уу тий. Нийт сонгогчдод ашигтай, монголчуудад тэр чигт нь нийв нэгдлийн хувьд ашигтай, монголчуудад тэр чигт нь хяналтын тогтолцооны хувьд ашигтай, монголчуудад эрхчлөө шударгаас ирээдүйдээ итгэлийг нэмэгдүүлэх хэрэгцээг хангах тийм одоо чагсаалыг л хийсэн. Тэгээд тэрэндээ хүрсэн. Харин тий. Тэр одоо бүгдөө ингээд айгүй тайван bay шүү, хууль зөрчихгүй шүү гэдэг тэр л одоо та бүгдийг их гоё харагдуулсан байхгүй нийгэмд. Тэгээ урдны чагсаалчууд чи яадаг байсан гэхээр л бошгол тэр орд руугаа дайраал зүгээр тэр бөөл юм болдог байсан. Тэр Отонбаатар гэж ах хажуугаар жагссан шүү дээ. Тэгсэн тий. Тэр ах жишээлбэл цагдаатай шууд ингээд мэдээлэл ингээд лайвж байгаа биш гэж байгаа. Тэгжээ тий. Тэрэн дээр хамгийн миний анзаарсан муухай санагцсан юм болохоор ингээд хуулийн дагуу хууль битгий зөрчөөрэй гэдгсэн чинь зөрчихгүй байхыг хичээе гэсэн баг. За. Тэр айгүй хууль зөрчих ёсгүй шүү дээ. Тий. Тэгэнгүүт ямар жагсагч тийм хэмжээнд даналцах вэ гэдэг надад шийгүү санагдсан. Хууль зөрчихгүй байх ёстой болохоос биш зөрчихгүй байхыг хичээх хэсэг байхгүй. Тий. Зөрчихгүй байх гэж оролдож гэлв. Тэр бас айгүй хэцүү байсан. Нөгөө талдаа яг тэр жагсаал бас хувьсгал гарах болтугай гэдэг постор хэлсэн. Тийм ярьж болохгүй шүү дээ Монголд хувьсгал хийх. Яагаад хувьсгал хийх юм те юуны хувьсгал хийх юм? Тэ өмнө самуу хийх гээд байгаа юм уу? Цэрэг хөдлөх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа? Хүн алах гээд байгаа юм уу? Тэ талбай дээр яах гээд. Ийм ингээд зүгээр яг хоёр жагсаалаа харьцуулахад л ийм мэдлэгийн зөрүү, ийм ёс суртахууны зөрүү бол байсан. Тэр Отонбаатар гэж хүнийг би одоо саналаа. Тэр чи яг нөгөө нэг төрийн айлч болох гээд Сүхбаатарын талбайд маргааш хаан шүү гэдэг тэрний яг урд өдөр байсан шүү дээ. Тийм үү? Тэгээд хаан шүү гэхдээ манайх байршлаас олсон. Тийм, та нар байршлаас олсон. Тэгсэн чинь нөгөө Отонбаатар чинь тэр зөвшөөрлөө яг нь хөсөлтөө бариад талбай дээр очсон чинь цагдаагийн 3 дарга нь ирж хүлээж авч ирлээ шүү дээ. Маргааш төрийн айлчлалтай шүүгээд хаацсан мөртрөө Отонбаатарын өсөлтийг 3 цагдаагийн дарга нь ирж хүлээж авчихсан байхгүй. Би тэрийг гайхаж хэлсэн байхгүй юу? Тэгсэн тийм болсон. Тэгээд би энийг далимдуулаад би Чука ахыг бол сайн таньна. Одоо миний хувийн ах тэгээд Чука ахтай маш их баярлалаа гэдэг одоо би бас хувийнхаа зүгээс гэр бүлийнхээ одоо хамт олонныхаа өмнөөс би танд одоо баярлалаа гэдэг үгийг хэлж байгаа юм шүү гэж тий. Баярлалаа Чука ахаа нэрээ. Тий. За тэгээд юу шүү? Юу байх вэ? За уучлаарай би нэг жоохон таагүй асуулт асуух гэдэг шүү. За та тэгтээ хариулахгүй байж болно. Тэгээ энэ жагсаалын үеэр өөрөө чинь нэг харлуулж байсан нэг юм уу гэхээр энэ найз охинтой байсан тэр нь одоо бараг одоо алдсан гэж хэлэх одоо юу гоёор юу гэж хэлдэг юм те одоо нэг тийм хар PR өөр үчи маш их явсан байхгүй юу? Яг юу болсон юм бол энийг одоо хариулж болох болов уу? Би энэ асуудлаар дэлгэрэнгүй бол ярихгүй гэхдээ ямар ч тач найз охинтой байсан. Манай найз охин өөд болсон. Тэгээд энэ асуудалтай би хамаагүй юу гэвэл хамаагүй.
энэ асуудал дээр с ижигчнэр татагдаагүй, с ижигчнэр татагдах нөхцөлч байхгүй. Хэцүү тийм болсон. 9 сард болсон. Тэгээд яг би нөгөө энэ сэдвийг аль болох их ярихгүй байгаа юм. Нэгдүгürt өөд болсон хүний нөгөө одоо жишээлх юм бол харлуулж байгаа тал өөд болсон хүнийг огт хүндэтгэхгүй байна. Ясыг нь үнэлцүүлж чинь дахин гаргаж ирж чинь би хүсээд яриад байгаа юм огтоосоо биш. Тэр сэдвийг хэрвээ энэ даав ээж нь үзэж байгаа гэхдээ би аав ээжээс нь очиж уулзсан жагсаал эхлэх үед аав нь дуудаж уулзаад намайг бойл одоо гэж бас хэлжсэн. Тэгээд ер нь бол нөгөө би хүсээд яриад байгаа юм ерөөсөө биш шүү. Энэ сэдвийг нөгөө талаас нь гаргаж ирээд яриад байгаа хүмүүс огт өөд болсон хүнийг хүндэтгэхгүй байна. Тэр гэр бүлийн амгалан тайван байдлыг хүндэтгэхгүй байна. Энэ сэдвийг аль болох ярихгүй, хүмүүс зүгэж ярихгүй, аль болохоор олон нийтийн анхаарлын төв тавчрахгүй байхыг би ч хүсэж байгаа. Маа найз охины ар гэрийнхэн ч гэсэндээ хүсэж байгаа. Тэгээд маа найз охины ар гэрийнхэн ч гэсэндээ яг энэ асуудал төр ч гэсэндээ ижил байр суурьтай байгаа. Тэгээд за хариулт өгсөнд баярлалаа тий. Энийг бас асуухгүй байж болсонгүй би тий. Уучлаарай. Ямар ч тач чи алуурч юм уу хүн алдсан юм уу гэдэг байгаа. Би алуурч юм биш. Би хүн алаагүй. Тэгэл болоо. За тэгээд 21 хоног жагсчээ. Ер нь ингээд та бүхэн ер нь өдөр болгын загсгалтынхаа тоог одоо ойролцоогоор ч гэдэг юм авчээв. Ер нь өсөх тийшээ явж ирсэн шүү дээ. Ер нь гаднаас нь харахад. Хамгийн сүүлийн өдөр бол хэдэн 10,000 хүн жагсан. Тэгсэн тэрийг би өөрөө харсан. Дунд нь Номын баярын үеэр нэг 5,000 гаруй хүн жагсан. 5,700 хүн. Бид нөгөө бичлэг хийгээд тэнгуүтээ эсвэл wide angle-аар өргөн өнцгөр ингээд зураг аваад тэр зургаа ChatGPT рүү оруулангуудаа толгойг нь таалуулдаг байгаа шүү дээ тий. Тэгээд хүмүүс буузаа таалуулдаг шиг. Тэгээд таалуулсан. Тэгээ хамгийн сүүлийн өдөр нэг 10,000 хүн жагсан. Ер нь бол нөгөө чагсаалын цахим өргөдөл гаргасан. Нийтийн өргөдөл. За тэр олон нийтийн өргөдөл дээр ойролцоогоор 150,000 гаруй хүн гарын үсгээ зураад тэндээс 60,000 орчим баталгааж авсан. За нэмээд биетээр 100,000 хүн гарын үсэг зарсан. Ингээд бодхолоор цахим биетэй нийлүүлэх юм бол 200,000 хүн за давхцсан гэж бодох юм бол одоо хамгийн багадаа 150,000 хүн энэ жагсаалтай нэгдсэн. 100,000 хүн гарын үсэг зурсан гэдэг бол талбайгаар орж гарсан буюу тодорхой хэмжээнд энэ жагсаалаар оролцсон гэсэн үг байна. Талбай дээр зурсан юм чинь. Тэгэхээр ер нь 100,000 хүнтэй жагсаал бол болсон гэсэн. За тэгээд та бүхэн чинь тэр нөгөө 150,000 хүнийхээ гарын үсгийг их хурлын тамгын газар өгсөн. За дараа нь яг хэдх өдөр нь ч байна да та бүгдийг энэ улсын хурлын дарга хүлээж авсаа тийм. Энэ хоёр үйл явдлынхаа тухай тавчхан яриач ямар юу яригдв тэнд. Бид нар улсын хурлын даргатай уулзах хүсэлтийг өгсөн шалтгаан болохоор оюун эрдэнэ ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг боловсруулсан тэр тогтоолын төслийн боловсруулалтын дээр асуулттай байсан. Энэ ер нь бол үндсүүлийн цэц дээр очиод маргаан үсгэж боломжтой ийм тогтоолын төсөл байсан. Гэхдээ нэмээд дээрээс нь оюун эрдэнэ ерөнхий сайдын асуудал яригдж хахад хамтарсан засагт итгэл үзүүлэх талаар орж ирж байгаа бол буруу зарчмын хувьд алдаатай гэж бодож исэн. Гэхдээ нэгэнт явцсан хуулийн өрөөнд ямар ч арга байхгүй гэдэг тайлбарыг улсын хурлаас өгсөн. Улсын хурлын тамгын газраас өгсөн. Тэгээ ер нь яг бид тийм л зорилготой болсон. Тэрийг тодруулъя те. Энэ өөр тогтоолын төсөл болгож хувиргаж болдгоо юм уу? Буцааж болдгоо юм уу гэж хэлсэн. Тэгээ нэгэнд одоо батлагдаад ингээд бүр оюун эрдэнэ ерөнхий сайд тогтцох хэмжээнд хүрсэн учраас бид нар бол баяртай. Гэхдээ ямар тач процессын үед тэр алдаа гарсан. Тэрийг тодруулах гэж л болсон. Тэгээд ороод нөгөө жишээлх юм бол бусад жагсаалууд өөр шаардлага барьж ороод шаардлага өөрчлөлт гараад ирдэг тий. Ордон руу уралж ороод ордонгоос гарахтаа инээгээд гараад ирдэг ч гэдэг юм уу тий. Ийм болдог тий. Ордон руу орохдоо тэмцэгч байжгаад ордноос гарч ирэхдээ дэмжигч болоо гараад ирдэг. Тэгээд манай жагсаал дээр л тийм байсангүй. Ордон руу орсон. Ордон руу ороод уулзахдаа улсын хурал дарга, улсын хурлын дарга, төрийн байгуулалтын байнгын орооны дарга, нэмээд дээрэс нь улсын хурал судалтай 5 намын төлөөлөлтөд уулзсан. Ингэж уулзахдаа бүтэн бичлэг хийсэн бичлэгийг Импа агентлагийнхан авсан синий телевиз дээр тавигдсан байх шиг байсан. За нэмээд дээрэс нь уулзалтын бүтэн бичлэг бол ингээд байгаа. Тэгээд бид нар 3 шаардлагатай ороод тэр 3 шаардлагатайгаа л гарч ирсэн. Ямар ч өөрчлөлт ороогүй, цэг таслалын ч өөрчлөлт ороогүй л яг шаардчихсан зүйлээ барьж ороод тэр шаардчихсан зүйлсээ бариад гараад ирсэн. Тэр 150 хүний гарын үсгийг 100,000 хүний гарын үсгийг би тэр хүний гарын үсгийг цахимаар 60,000 тий. За тэрийг ингээд явах өгдгийн таануусын гол зорилго юу байсан? Тэрийг одоо их хурлаар авч хэлэлцээс ийм олон хүн гарын үсэг зурцсан байна гэдэг зорилгоор лавж өгсөн үү? Тийм яг хөө тэр бол ер нь жаг шолохоо хэлэхэд одоо бэлгэдлийн шин чанартай юм болсон. Яагаад вэ гэхээр
үндсэн парламент буюу хууль санаачлах одоо тий бүр улсын хурал руу хилцэх хэмжээнд хүрэх хуулийн шийдэл нь байгаа. Энэхүү хуулийн шийдлийг ашиглах боломжийг бидэнд олгоогүй. Парламент руу өргөдөл өгсөн боловч парламенттай бидний нийтийн өргөдлийг хүлээж аваагүй. Гэхдээ бид нар байгаа боломжийг ашиглаад цахимаар гар шиг зурсан УЕФ-ийн мэн дээр иргэд ингэж олноороо нэгдэж байна гэдгийг харуулахын тулд биетээр болоо цахим гар өргөдлийг нээсэн. Энэ өргөдлүүд гарын шиг цуглуулж байгаа зүгээр л бид нар цөөхөлөө биш шүү гэдгийг улсын хуралд сануулгах гэж бид нар цөөхөлөө биш шүү гэдгийг ерөнхий сайдад сануулгах гэж одоо өгсөн сануулга юм. Өөр юу ч биш. Өөр юу ч шах тий. За ингээд хэдүүлээ аягүй энийг бас нөгөө юу би ч юм уу цуглуулсан биш нөгөө тэр Арц намын Чимбатах хүн намын Лоточор ах Оюун Бат ах гэд ингээд нэлээ олон ах нар эгч нар цуглуулад явж исэн юм байлээ. Бид нарыг жагсахаас өмнө. Тэгээ тэр хүмүүсийн ер нь нэгэнт хийжсэн жагсаал дээр бид нар системтэй, хүчтэй, зохион байгуулалттай, ухаалгаар, соёлтойгоор нэгдсэн л үйл явдал болсон. Оюут ерхий сайд огцруулах хүнслэл аль нэг сард 2 сард үүссэн байсан. Тэгэл яваал байсан юм билээ. Бид хэд мэдээгүй яг бид нөгөө өөрсдөө янз бүрийн юунууд зөндөө тэр ах нар л хийжсэн юм шиг үлээ. Тэгээд бид нөгөө өмнө нь тэр ингээд жигсаалууд огцруулах гэж яваад байгаа нэтрийг яг төдийлө харж байгаагүй. Тэгээд нөгөө өөрсдөн дээр кейс нь бууж ирээд нөгөө яг манай үеийн залуугийн те тансаг хэрэглээ бидний бүтэн жил хөдөлмөрлөөд ч олохгүй их мөнгөөр бидний татвар төлсөн мөнгийг зарцуулдаг хүний хүүхэд нь тансаглаж ийн гэдэг кейс гарч ирэнгүүт л залуучууд ингээд юу яагаад ороод ирсэн яг нөгөө хугараад гэх юм уу нугараад гэх юм уу те үнэхээр итгэлэн тасраад төвчээр нь тасраад л ороод ирсэн. Тийм л кейс болсон юм байна. За тэгээд нөгөө жагсаалын эсрэг жагсаал гэж болсон. Одоо тэр хэдэн өдөрч болов тий би тэр сүүлийн өдөр нь харж байхад тэр Отгонбаатар чинь нэг цөөхөн хэдэн үнэтэй та бүхэн чинь одоо Сүхбаатарын хөшөөний баруун талд нь байхад тэр нөхдөө зүүн талд нь би очиж зургийг авсан 20 тонн л байна л дээ. Тэгэхээр тэднүүсийн тэр диффузер нь бүр ийм том заяа хоёр ширхэг. Таанаас их юм хөөрхөн жижигхэн дөрөв юм байсан. Тэгээ нөгөө төлж тэр ярьж байгаа юм диффузерээ тэр 20 хүн рүүгээ харуулахгүй та бүгд рүү тэр хоёр өвчтэй юм харуулад аймаар чанга загнаад уурлаад бүр янз бүрийн юм болж байна. За тэгээд энэ өдөө хатгaalсан шүү дээ. Бид нарыг ер нь спикерээрээ дээрлэхсэн. Тэгжэлээ тий. Бид эдийг мөнгөний жигсаал гэж дуусчих. Өөрөө хөнгүү жигсаал дээр илүү мөнгөтэй спикер авч ирчихээ. Дээрлэхсэн. Тий. Тэгээд харин та бүхэн чинь би бол очиод тэр юуг нураачмаар санаа та бүхэн ч харин ч айгүй тайван нөгөө юм ярихаа болоо төгжмөө тавиад бүгдөө сайхан сууцгаач. Тийм. Манай дөрөв спикерийг дийлж болоо шүү дээ. Манай 94,000 залуучуудын хоолойг бол ихээр дийлэхгүй дээ. Харин тий. Тэгэл урд нь тэр нэг баахан улсууд ирээд бас нэг өшгчөөл ягаад нэг залуугийн хамар амын багийн жагсаал тий. Тэр дээр та бүхэн тэр ямар амар төвчээрт ер нь ингээд хэдүүлээ 50 байна шүү гэж анх энэ идея гэж гэдэг юм уу энэ хин та бүхэн анх гаргасан. Тэр анх танаа цуглахтаа л энийг ярьсан байсан юм уу тий. Яг ер нь бол 50 замаар л жагсаал хийнэ гэдгээ бүгд анханаас мэдчихсэн. Тэрэн дээр ямар ч одоо санаа урган гарсан марсан гэдэг юм бол байхгүй. Угасаал 50 замаар жагсна гэдгийг мэдчихсэн. Тэгээд хүчирхийллийн замаар жагсах ямар ч тийм үзлэлтэй анхнаасаа байгаагүй. Тэгээд манай жагсаалын аюулгүй байдал хариуцсан мэрэгчлэлтнэр өвлөн гэж охин ажилласан. Иргэний нийгэмд нэлээд удаан ажиллаж байгаа. Сэтгэл зүйч мэрэгчлэлтэй. Сэтгэл судлаач мэрэгчлэлтэй ийм охин байгаа. Тэгээд өөрөө бас өмнө нь ингээд олон улсын олон нийтийн ийм үйл ажиллагаануудад зөндөө оролцож байсан. Тэгээд ийм тэртлийн бас аюулгүй байдлыг хариуцахын тулд яг тэр нөгөө зарчмаад тогтмол сануулгах, сахиулах тайван байна шүү гэдгийг хүмүүст ойлгуулах үүргийг бол өвлөн гүйцэтгэх гэсэн. Тэгээд өвлөний ячаар бас бид нар маш удаан хугацаанд аюулгүй жагслаа. Тэгээд бид нар ч нөгөө хамгийн жижигхэн биетэй эмэгтэй тэгсээр нэ секрети ижил гээд нэлээ их жоок хийж тоглосон өөрхий. Тий. Жижиг охин байгаа. Тийм үү. Тэгээд том биетэй бөхчүүд ирэхэд ч гэсэндээ бид нар бас айгуу ухаалаг ажилласан. Бүгд ингээд сугатаад биенээсээ сугатаад бүслэлт хийгээд ингээд зур сууцгаацсан баг. Бас битгий хариултал үзвэл битгий зөрүүлж хэрэлт битгий зөрүүлж хараал гэл. Тэгээд эхлээд нөгөө бид эдийн нөгөө ихний тэр сөрөг жагсаалтаа 2 дахь өдөр чинь бид эд баг юм 4-5 мянган хүн суулцсан. Тэгээ ингээд бүгд суудсан. 4-5 биш 1000 хүрэхгүй ингээд бүслээ суудсан. Тэгэнгүүт бид эдээр зүсэж хажуугаар нь эмээ өвөө нарыг
ингэж төрүүлж орж ирээд ухаан удгийн аврыг гэсэн юм төрүүлж оруулж ирээд ардаас нь том биштэй 5 10 юм яг бүхчүүд масктай малгайтай нүрээ нууцсан бүхчүүд оруулж ирээ. Тэр бүхчүүд нь сэтэлж ороод миг булаах гад над руу дарах гэжсэн. Тэгэнгүүт наан ингээд манай хөрхий тэр зургийн байгаа энэ жижигхэн биштэй метр 50 идтэй 60 идтэй октод ингээд бүслээд нөгөө идийг оруулах гэсэн. Тэгээ ялт ч нөгөө эмэгтэй хүмүүс байгаа учраас дайрж орж иж чадахгүй. Тэгээ бас тийм жоох октод хүчрх хилүүлчих болохгүй. Тэгээ ингээд бид нөгөө аюулгүй байдлыг ер нь бол хатууг нь зөөлнө гэдэг шиг тий. Одоо хотлыг үннээр юу гэдгийг айгу зөөлөн бодлогоор л ер нь тэгсэн. Тэгээ зөөлөн бодлогоор давсан шүү тий. Тэгээд тэр ийм оролдог гарчив одоо таануусын тунд өөрсдийнхөө нэг хүнийг суулгах чад ч юм уу өдөө атгаад тэндээс одоо зохио үүсгэх гэдэг юм байдаг байлгүйдэг бодлоо тий. Гэхдээ бид сүүл рүү бүр таньдаг болсон. Таньдаг болсон. Тий одоо ингээд бид эдтэй нэг юм шиг сууж байгаа л тэгэл хүмүүсийн нээлттэй микрофоны цаг гарч ангууд гяс ингэж авангуудаа намайг хүмүүсийг ардчилсан намд орохыг уриалж ийн гэж нэг бүртгэсэн. За нэмээд дээрэс нь бидний дунд нэг юм шиг болж сууж агаад маа найз охин өөрийгөө хэлээд намайг гүтгэсэн. Тэгтэл маа найз охин 3 охинтой айлын дундах тий. Эрэгтэй дүү байхгүй байх жишээ нь. Тэгж харсан шүү тий. Үнэхээр сэжигийн юмнууд. Тэгээ яг би бол яг нэг иймэрхүү өөрлөө ирж байгаа болоод хамгийн гол нь өөд болсон найз охин руу ирж байгаа дарилтууд дээр тесэрхээлсэн. Би тэр талбай дээрээс нэг залууг цохиж авангаал алдсан. Хэрвээ тэгтээ цохиж авцсан бол тэгэл тэр чагсаалыг тарах нөхцөл хүчээр тарах нөхцөл нь үүсчихэж байгаа байхгүй. Тэгээд яг маш их төвчээр гаргасан бас төвчээгүй юмнууд байгаа. Нилээн моцолсон, нилээн жоохон нуур хүрсэн, реакцлсан юмнууд байгаа. Тэгээд ийм байх чаргагүй юм билээ. Тий. Тэр лоточор гээд одоо ахыг зодсон шүү дээ. Тий. Одоо манай нэвтрүүлэгт чиний өмнө орж ирээ бас ярилцлага хийсэн. Та бүгдийг бас тэгж одоо зодох дэрлэгч гэдэг юм уу тийм оролдогод гарчээ юу? Тийм бол арай байхгүй. Гэхдээ нэг өдөр бид хоолны газар ороод хоолны газараасаа маа нэг төрүүлээ гарсан чинь гадаа чинь 4 5 том битээ залуучууд хүлээж шүү. Хотоод гэдгсэн чинь уртлын номер артлын номер хоёул ингэ авцсан. Цагаан өнгийн машин байсан. За тэгээд дотор нь хаалгаа онгойлгоцсон том битээ 3 залуу, гадна нь нэг залуу том битээ сууж ирсэн. Яг ер нь бол бид эдийг яг хотоо хүлээж ирсэн. Тэгээд дагсан. Тэгээд бидэд нөгөө барьцлаа өөрчлөлт тарж аваад тэгээд ер нь бол болцсон гэх юм аа тэ цагтаасаа. Гэхдээ ер нь бол дагж байгаа илт дагсан. Илт дагж байгаагаа өөрөөсөө мэдэгдэж байна гэдэг чинь хамгийн гол нь зөв сануулга өгсөн гэх юм уу. Бид хэдийг айлгах гэсэн юм байсан. Тэрнээс боддоор бол бид эдэд халдсан бол байхгүй, халдаж чадахгүй. Хэрвээ халдсан бол чагсаалын хүч улам нэмэгдээд ороод ирэх байсан. Бид нар мэдээж хүчээр тэмцэхгүй. Халдсан бол бид нар 50000 уулаа сууж агаад халдуулсан бол 50000 уулаа сууж исэн бол тэр оройн нь халдаад нөгөөдөр нь ирэхэд 50000 уулаа ч юм уу болох байсан. Тэгээд тийм учраас бас тэрийг мэдж байгаа нөгөө талд байгаа хүмүүс ч бас тэнийг биш. Тийм учраас бас арайч бие таалтаагүй. Гэхдээ дагж ийна гэдгийг мэдгэж байна гэдэг ойлгож байна гэдэг бол бас асуудал. Тэгээд чагсаалт дээр ирсэн эмээ өвгөнөр бол миний биед бол зөндөө алдсан. Уусаа зөгч авсан зөндөө. Юусан манайхны биед ч зөндөө алдсан. Нэг залуу ирээд намайг шанаатчаад гүйтсэн. Манай үеийн залуу байлээ. Тэгээд Гэтэ яг тэр хүмүүсийг айгүй хөрөвдөж байгаа. Аим сайхан нэгэнд амьдардаг тий. Хүнээ хайрлуулж өссөн бол тийм үйлдэл хийгээч үгүйч үү? Тэ өөрөө мөнгө олох чадвартай боловсралтай боловсрал авах боломж олцсон бол тийм үйлдэл хийгээч үгүйч үү? Тэгээд өөрөө хоолоо идчих тий хоолоо олоод идчих чансаатай чадaltaй байсан бол мөнгөний төлөө тэгээч үгүйч үү гэл. Наа гүцсэн тэр залуугчсандээ би өрөвдөж байгаа. Ивдээ тий. Одоо үеийн дотроо нэргүү нүргүү төчгүүлж байгаа шүү дээ. Хамгийн гол нь манай үеийн тэр чигээр тэнцчихсаа байж хахад. Яг үнийг хэлэхэд золимл харагдаж байна шүү дээ. Золимл харагдсан. Тий. За тэгээд энэ жагсаалын 21 оногт энэ гадны хэвлэл мэдээллийн агентлагууд ирж одоо маш их сурвалжлага авч ирсэн. Өөрөөс чүнжих олон ярилцлага авч ирсэн, харагдж ирсэн тий. Тэд нар юун тухай асууж ирсэн байна? Ер нь жагсаалын яг нөгөө гадны хэвлэлүүдэд бол одоо мини кейс, норгийн одоо юу гэдгийг тий эсвэл юу гэдгийг MCS, MES гэдэг нь бол хинт ч хамаагүй шүү дээ. Тэр гадны хэвлэлүүд том агентлагуудад бол тоохгүй жижигхэн сэдв тий.
NSS гэдэг компанич гадны том компаниудтай харьцуулахад өчүүхэн жижиг. Тийм баг. Тэгээд гол нөгөө юу нь болохоор энэ жигсаал ямар ч утгатай жигсаалын ерөнхий сайдын хэрэглээ, ерөнхий сайдын ямар буруу юм та хэд юм одоо ингээд WordPress хөргий гараад ирв. Энэ жигсаалын шаардлага юу юм, үндэслэл нь юу юм гэдэг тийм аль биесны юмнууд асууж байгаа. Тэгээд тэр аль биесны юмнууд нь л хариулсан. Бид нар бүр хамгийн сүүлийн өдрөө англи хэл дээр өөрсдийнхөө бүх шаардлагуудыг уншаад каза тайлбарлаж өгсөн. Яг энэ дээрээс тэгээд эхнээсээ 4-р өдөр бас би жуулчд ингээд явж байгаа сонирхоод сууж байхаар нь жуулчдад зориулаад би бас өөр англи дээр тайлбарж өгчээсэн. Ер нь бол одоо ингээд харахаар Al Jazeera, BBC, одоо Washington Post, CNN, одоо France 24, AFP, AP, Reuters гэдэг бүгд мэдээлэл хийсэн. Энэ жагсаал. Тэгээ манай жагсаал дотор ч зөндөө бүх төрлийн үргийг үүсгэх хүмүүс байсан, communication хүн байсан. Үнэн мөхчилг юм бол олон улсын хэвлэлүүдэд сэтгүүлч хийдэг. Сурвалжлага хийдэг тийм залуу байдаг. Тэгээд манай хүн медиа талынхаа одоо communication-ыг хариуцсан. Би social media communication-ыг хариуцсан. Аль communication сайн явсан. Тэгээд аль communication сайн гэдэг үр дүнд төрсөн. 24 настай, нэг нь 26 настай хоёр залуу тий. Тэгээд та бүхний жагсаалын одоо гол зорилго биелсэн тэр ингэж хүн оюун эрдэнэ гэж хүн бол албан тушаалаасаа буусаа. Тэгвэл мэдээж та нар бол тэрийг бол шийддэг одоо конопт ардаг улсууд нь биш. Гэхдээ та бүхний энэ жагсаал бол тэр өнийг одоо тэр гишүүд одоо тэр конопо дарах тийм ээ. Тэнд бол одоо шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж би бол өөрийнхөө одоо дүгнж байгаамаа. Баярлалаа. Тий. Тэрийг чинь ч одоо ерөнхийлөгч хөрөлцөх бас хэлсэн шүү дээ. Тэр оройны юу хараал байдгүй хуралдаа нэг тий. Би та бүдгийн нэг юу постыг харсан шүн бид нар ингээд зохион байгуулагчтай нийлээд хуралдаа нэг харж байна. Тий. Тэр дээр бол манай ерөнхийлөгч бол их гоё үг хэлсэн. Та бүдгийн одоо энэ зүтгэл гэх юм уу энэ жагсаалын үр дүн бол маш өндөрөөр үнэлж ирсэн л та. Бид нар тэгтээ бас энэ дээр нэг юм залруулж хэлэх хэрэгтэй юм. Огцор хамархан гэдэг жагсаал оюун ерөнхий сайдыг огцруулах гэдэг ихний шаардлага. За огцруулчихсан учраас арилгатай тэмцэх газрын даргаыг томилдог хамаарлан байхгүй болчихно. Тийм учраас одоо орлогыг нь нотлуулж шалгаж хууль шүүхийн байгууллага одоо хариуцлага тооцоход илүү амар болчихж байгаа юм. Тэгээд төрийн ордон дотор шүүх байхгүй. Төрийн ордон дотор АТГ байхгүй. Төрийн ордон дотор цагдаагийн байгууллага ажилладаггүй учраас бид нэр төрийн ордны өмнө жагсах шаардлага болчихж байгаа. Одоо жинхэнэ хуулийнх нь ингээд ажиллаа хийгээд энэ хүнээ хуулийн хариуцлага тогтоох хэрэгтэй. Хуулийн хариуцлага тогтоох хугацаа маш удаан. Хэдэн жил үргэлжилж магадгүй. Шүүх хурлууд явагдана ингээд. Тэгээд бид нэр тэр болтол нь жагсаад байна гэж байхгүй. Бид нар ажилтай, төрөлтэй, амьдралтай хүмүүс. 4 жил жагсах боломж ч байхгүй. За. Хоёрдугаар нь дараагийн үсэх засгийн газар хамтарсан засаг байхыг дэмжихгүй гэж бид нар хэлсэн. Ингэхдээ ер нь бол Ардчилсан нам, Монгол Ардын нам 2-1 хүнжлөөсөө гараал гэдэг баг зорилго байсан. Гэтэл бид тэр зорилготой хүрчихсэн. Буюу Ардчилсан намыг хамтарсан засгаас гаргаж ирсэн. Гуравт нь болохоор бид нар тогтолцооны доктортой байдлын төлөө жагсаж байгаа нэг хүний биш. Оюун эрдэнэ гэдэг ч юм уу эсвэл хөрөлсөн хүч гэдэг юм уу те элбэг дорчиж гэдэг юм уу. Хамаагүй те нэг хүний доктортой засаглалыг дэмжихгүй. Тийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж хоёр дахь сонгогдох өөрчлөлт хийхийг дэмжихгүй гэдэг шаардлага байсан. Энэ шаардлагыг майчсандээ ерөнхийлөгч дэмжиж 3-таа хэлсэн. Өөрийнхөө сошиал медиа дээр нэг хэвлэлийн төлөөлөгчөөр нэг нэмээд дээрэс нь улсын хурлын энэ төр дээр гэсэн. Ингээд бид нар 3 шаардлагатай гурвууланд нь хүрсэн 50 замаар 22 хоногийн дотор 3 маш том амжилтанд хүрчихсэн. Гэхдээ бид нарын огцрох амархан жагсаал дууссан болохоос биш дараагийн огцрох амархны хяналт бол дуусаагүй. Хинч байсан аль ч улс төрч байсан бид нэр эргэлцээр л байна. Хичнээн бидний надад тал дуурсан байсан ч гэсэндээ бид нар бүх улс төрч нарт эргэлзэн бүх улс төрч нарт бид нар харж байгаа шүү. Огцрох амарханаас watching you гэдгийг сануулна. Тэгээд хамгийн гол нь тэр амарч бол. Тогтмол харин шилдэлтэй байх. Одоо улам сайхан гэдэг хүн байхгүй болж болно. Нүн мөх байхгүй байж болно. Инх бодрол те цэвэнэ өөлөн тэргэл аами гэдэг манай жагсаалын багийнхан байхгүй болж болно. Гэхдээ огцрох амархан гэдэг нэр үлдээд дараагийн шударгаас улс төрч гарч ирэхэд огцрох амархан гээд огцруулах даваа гараг гээд нэг даваа гарагт талбайгаа дүүргдэг юм. Солин үлдчих юм бол. Энд чинь Монголыг амар гоё. Тий, ингэж бол
юм байна. 50 жагсвал бас юм дүрдэг юм байна. Заавал тэр уухай ашигараад тэр хаалгууд ивдэх гэ тийшээ дараад их алавгүй юм байна. Тийм ээ. Энийг бол нийгэм та бүхэн харууллаа шүү дээ, тий. Тэгээ энийг бол одоо тэгээ зорилгондоо хүрчлээ. Тэгэхээр бол ингэж тэмцдэг юм байна. Амжилтанд хүрч болдго юм байна гэдгийг л та бүхэн нийгэмд харууллаа л гэж би бодож цуна. Баярлаа. Тий. За бид хоёрт одоо 10 гаруй минут үлдлээ. За одоо хоёулаа залуусын хүсэл мөрөөдөл. За энэ дээрээс би одоо та бүхний жагсаалыг хараад тэрийг дэмжиж байгаа залуусыг хараад энэ Монголын өнөөгийн залуусууд ямар гоё боловсралтай болсон. Дээрээс нь ямар гоё одоо энэ хүсэл мөрөөдлөө хамгаалж та бүхэн ч тэнд байсан шүү дээ, тийм ээ. Тий. За одоо энэ өнөөдрийн нийгмийн залуучуудын одоо танай үеийнхэн дээд арай одоо Ахмад үеийнхэн ч гэх юм уу гол хүсэл мөрөөдөл нь юу вэ? Сөрөг жагсаал дээр бид нар баялгаа авах биш оюуны экспорт хий гэж айгүй их дуурсан. Тэгээд одоо оюунаараа мөнгө олъё, технологи гэх мэт. Миний технологийн салбарт 7 жил ажиллахдаа огт хараагүй хүмүүс ирэлнэлээ. Цэцэг бимбагийн технологич гэж юу байх вэ? Отгонбаатрийн идэг технологич гэж юу байх вэ? Оюуны экспортч гэж юу байх вэ? Отгонбаатрийн тархийг экспортлоод авдаг оронч гэж юу байх вэ? Зүгээр манай жагсаал дээр бол жагсаал дээр байсан залуучуудын дор иж 10% нь Монголын технологийн компаниудад ажилладаг залуучууд байсан. Би 7 жил технологийн компаниудаар ажиллаж байгаа. 5-6 жил. Одоо 7 жил ажилласан ажлынхаа 5-6 жил технологийн компаниудаар ажиллаж байгаа. Маш олон технологийн салбарт ажилладаг найзуудтай. Дэлхийд гаргаж байгаа технологийн компаниудын одоо захирлуудыг бичлэн танин те заримд нь ажиллаж исэн. Заримыг нь үнэхээр одоо дотор нь нэг баг болоод явж исэн. За тэгээд олон технологийн компанид ажилладаг найзуудыгаа мэднэ. Тэнд маш олон техийн инженерүүд ирж ирсэн, дизайнерууд ирж ирсэн, бизнес хөгжлийн менежерүүд, за одоо маркетингууд те ингээд зөндөө олон хүмүүс ирж ирсэн. Тэгээ жинхнээс оюуны экспорт хийдэг хүмүүс ногчрох хамгаан жагсаал дээр байсан шүү гэж нэгдүгээр хэлмээр. Хоёрдугаарт нь болохоор ингээд хөдөлмөрлөөд оюуны экспортооч бай, бусад бие бараа материалын экспортооч бай хийж яхад нь саадуулдаггүй тий дэмждэггүй маа гэхэд гай болдоггүй төртэй байгаад өгөөч гэдэг мөрөдөл байна. Нэг. Тэгээд тэр л хамгийн одоо чухал байлаа. Тэгээд тэрнийхээ төлөө залуучуудаас гоё жагслаа. Маа найзууд ирж дэмжсэн бүх найзуудтай маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд бас би нөгөө хэвлэл мэдээллийн салбарт одоо л орчод байгаа болохоос биш. Өмнө дандаа технологийн компаниудаар явжсэн. Технологийнхантайгаа хэлээр тэгээд хэвлэлийнхний болохоор үнэн мөн хэлөө сайн тань. Тэгээд айгуу гоёсан. Гэхдээ ер нь бид эдийн яг жинхэнэ хүсэж байгаа юм бол жинхнээсээ хөдөлмөрлөөд дэлхийд гардаг тий оюуныхаа экспортыг хийдэг олон улсад өрсөлддөг залуучуудтай болъё. Тэ? Unicorn олон компанитай болъё. Тэгээд тэрэнд нь саадуултгүй төртэй болъё гэдэг л мөрөдөл юм байна да. Тэр залуучуудын ярилцлагыг би ингээ харж байхад хамгийн гоё одоо надад одоо миний сэтгэлийг хөдөлгсөн юм юу гэхээр одоо өөрөө хэлж штэ айгүй өндөр боловсралтай технологиор ингээд тархиа худалдаад ингээ амьдрах чадaltaй залуучууд гадагшаа гарч биш бид нар эх орондоо сайхан амьдрмаар байна штэ гэж байгаа байхгүй тий. Тэр хүсэл тэмүүлэл надад айгүй гоё санагдсан байхгүй. Тэр залуучууд хойо одоо за яршиг гэл тий өөр хойо одоо авгаа хөхтэй бол гараал явал явчихар тийм мундаг залуучууд байна ш. Би сая огцроогүй бол яг огцрох нь ойлгомжтой л одоо болцсон хүн байсан шүү дээ. Уг нь бол үнслэлээрээ бодвол сая ихтэй огцроогүй бол Монголд найдах найдвар минийх лав унтрах байсан. За энэ оронч бүтэхгүй юм байна гэж бодох байсан. Ямар олон залуучууд их байсан. За энд ямар шудраг бас байхгүй. Энд ерөөс аврал байхгүй гэж бодох байсан. Тэгээд жинхнээсээ итгэлийн ямралд орох байсан. Тэгээд хэдэн мянган залуу тархины шохогдол болоод гадагшаад өрөх байсныг би бол мэдэхгүй. Гэхдээ тэгсэнгүү азарч тэгсэнгүү тий. Азарч тэгсэнгүү. Ер нь Монголдоо амьдармаар байгаа би зэндээ Монголдоо амьдарна Монголдоо хөдөлмөрлөн Монголдоо компаниудаа байгуулаасаа гэж үздэг. Гэхдээ одоо технологийн компаниуд бол тийм л болчих шүү дээ. За компани Сингапур нэгээрээ, компани Америкт нэгээрээ, компани тэнд нэгээрээ, Монгол битгий нэгээрээ л гэдэг болчих шүү дээ. Олон улсын Америкч байгаа технологийн компани. Тэгээд тийм болсон шалтгаан бол Монголын төрөл байгаа шүү дээ. Монголын дотрын систем, Монголын нийгмийн дотрын систем. Эхлэх бизнес, гарааны бизнес мөнгө олохгүй ямар удаа явдаг Монголд тий.
Тэгэд тэр удаан явахдаа нэмээд татвар эндээшин өрөндөө дансаа халгаал тусдаг юм байгаа. Тэг амар эрт бүдэрдэг, амар өндөр зардалтай, маш их мөнгө шатааж эргэлддэг бизнес тэгж хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэгээд тийм болохоор л монголчууд, залуучууд ялангуяа Монголын технологийн компаниуд Монголтой компани байгуулахгүй байгаа шүү дээ. Би зүгээр үзэгчтэй мэдлэг болгоод хэлэхэд юу гэхээр энэ баруунд чинь за Европын миний мэдхээс баг их оролцсон байхаа энэ гарааны одоо бизнес дөнгөж ингээ компани бүртгүүлэхэд 2 жилийн нөгөө нэг бүх төрлийн татвараас чөлөөлтөд ээлжтэй тийм зөндөө орон тийм. Тийм юм энэ төр одоо уг нь энэ бизнесийн орчинг одоо сайхан болгоё гэж манай дарга нар бүгд л ярьдаг. Тэгээд харин тийм одоо 3 нам гурлаа тэгж амласан. Хоёрт нь ерхээсээ өөрийнхөө засагласан 800 бид энийг тэмцлэг хийсэн. Тэгсэн чинь 800 идэх өдөр дээрээ болдох юм гэсэн байл. Аж ахуй нэгжийн орлогын татврын хөнгөлөлтөө нөхцлүүдийг цуцалсан байл. Хоёрт нь ерхээсээ. Тийм үү. Тэгээд ер нь бол яг өөрсдийнхөө ярьсан бизнесээ дэмжих, эдийн засгаад хэлэх гэдэг юмныхаа бүх эсэргийг нь хийгээд худлаа яриад яваад байгаа учраас сая уралчиж гисэн шүү дээ. Тэрнээс иш одоо хөрөнгө хураах хууль гэдэг юм. Хөрөнгө хураах хууль нь байгаа шүү дээ. Хуулийн эрг хуулийн дээр хууль бусаар тий нөгөө жинхнээс орлогоо нотолж чадаагүй бол одоо орлогоо нотолж чадаагүй оюурт нь ерхээс ачиг ийм хүмүүсийн хууль бус хөрөнгийг нь төрөд хураадаг ийм хууль одоо л эрг хууль дээр байгаа. 11 хөлөө 11 хөлөө 21 хөлөө тийм залт байл. Тэгээд байгаа. За баялагын сангийн хууль болцсон, батлагдсан, дэмжигдээ явж байгаа. Дотор нь ордуудаа тэ том баялагууд нь баялагын сандаа листлэгдээ явж байгаа. Нөгөө компаниуд нь засгийн газартайгаа улсын хуралдаа тохироогоо игээд өөрсдийнхөө ордуудыг маягаа бариад өгч байгаа. МСС нөхгүй гэж огт хэлээгүй өгчгсөн өгж байгаа. Тийм тэг хүмүүсийн тархийг битгий угаа. Монголчууд тухайнтай ойлгоно. Тийм л юм даа. Тэгээ манай засагч одоо ялангуяа энэ огцордог ерөнхий сайд маань болохоор энэ нөгөө нэг төрийн компаниудаар томруулаад байдаг ерөөсөө. Энэ тэндээс энэ нөгөө хувийн хвшлийг хурааж авчраад одоо ингээл томруулаад байдаг. Тэр Цогтбаатар гишүүн өөрөө мэдхүүгүй юу? Мэднэ. Тий, Цогтбаатар гишүүн бас ярьж илээ шүү дээ. Одоо манай энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг энэ улсын төрийн өмчил компаниуд үйлдвэрлэж байна. Чинь эсэргээрээ байх хэрэгтэй биш үү? Бид нэр үнэхээр юу юм болов? Зах зээлд орцсон юм болов? Бид нар хулгай эдийн засагтай болцсон байна. Харин тий. Хаана одоо энэ төрийн өмч бөөгнөр чинь тэнд л хулгай явж байгаа шүү дээ. Хамт шүү дээ. Энэ хүн чинь нөгөө нэг би авилгатай тэмцэж гин гэж яриад байгаа мөртөө тэр том төрийн өмчөө задлж яаж хувьд нь гарах тэр ажлыг хийхгүй улам томруулаад тэндээс нь хулгай хийх боломжийн улам нэмэгдүүлэл. Оюун эрдэнэ ерхээсээ ажилласан хугацаанд Монгол улс авилгалын индексээр 4 байр хорсон. Тэгсэн. Бүр 20 хэдэн байр. Одоо илүүдээр ерөнхийлөгч байгаа хахад 17 онд байж та 70 хэдгээр байранд байсан байна. Тийм. Яг нөгөө тэр бол нөгөө Монгол ардын нам зэжснээс хойш. Оюун эрдэнэ ерөнхийсээ зарснаас хойш 4 байр хорсон билээ. Тийм ба. Тэгээд тэр 4 байр одоо ер нь бол авилгатай тэр хүн тэмцээд байх тусмал авилга нь нэмэгдээд байна гэдэг чинь тэр хүн авилгатай тэмцэхгүй авилгыг нэмэгдүүлээд байна үгшүүлээд байна. Тэр хамгийн гол нь тэр төрийн өмчөө томруулдаг тэрийг багсахдаггүй тэр чинь л одоо хамгийн гол нь байсан. За тэгээд би зүгээр энэ нэвтрүүлгийг бас нэг далимдуулаад би бас нэг хэлээ одоо тэр бол миний хувьд бол зочирдмал мэдээлэл байсан. Юу гэхээр одоо хэдхэн хоногийн өмнө өөрөө чи оронд энэ цугаа ярилцсан Тэгш хоёр гэж эмэгтэй хуучин нөгөө Transparency International-д ажиллаж байсан тентхийн нөгөө тий нөгөө хараат ус зөвлөхөр ажиллаж байсан эмэгтэй нэг амар тойлсон шүү. Тэр нь юу гэсэн гэхээр энэ манай авилгатай тэмцэх газар чи одоо байгууллагатай хэдэн жил болж байгаа юм? 20 жил баг. Тэгэхэд энэ хугацаанд ерөөсөө гуйлгаж ганцхан удаа одоо өндлөнгийн гадаадын хараат ус тийм үнэлгээний байгууллагаар үнэлсэн гинэ 19 онд. Тэгээд тэд нэр ямар үр дүн гаргасан гэсэн чинь энэ танаа энэ АТГ чи мөрдсөн бүх хэргийнх нь 78% нь улс төрийн нөлөөтэй байна. 78%. Тэгээд тэр эмэгтэй хэлж илээ шүү дээ. Ийм тоо дэлхийн хаач байхгүй гэж л. Тэгээ ийм авилгатай тэмцэх газараас бид нэр одоо
авилгатай тэмцэх өндөр үр дүн хүлээх үг юу одоо? Ер нь ч тэгээд авилгатай тэмцэх газрын эрх мэдэл тэрнээс ерөнхий сайдд очсон байгааг салгах малгах гэдэг юм уу хэрэгтэй юм шиг. Гэхдээ бас яг нэг надад гэхдээ нэг аюул чухал мессеж юу санагдсан бэ гэхэлэр авилгатай тэмцэх газар ер нь тэмцдэг. Тийм ээ. Авилгатай ер нь аль нэг улс төрч ерөнхий сайд ч тэмцдэг. Авилгатай иргэд өөрсдөө тэмцдэг гэдгийг л би бас иргэдэд амар сайн ойлгуулахыг хүсэж байгаа. Тэ яг үеийнхээ залуучуудад ах иш нарт хүмүүст сөрөг жигсаал идэг ах иш нарт ойлгуулмаар байна. Авилгатай иргэд өөрсдөө л тэмцдэг. Авилгатай тэмцэх газар хүсэлт нь ирж шалгана. Өргөдөл нь орж иж шалгана. Тэ тэгэд гомдлоо өгч шалгана. Ер нь хэдүүлээ өөрсдөө авилгыг төвчдгүү байж өөрсдөө олноороо авилгын эсрэг гүйцэтгэдэг авилгатай тэмцэх газартаагаа хамтарч ажилладаг. Тэ авилгатай тэмцэх газартаагаа очиод ядаж энэ хоёр ердний ерхийсэдийг лутаах шиг өгч хэрэгтэй шүү дээ. Тэгээд авилгатай тэмцэх газар хоёр ердний ерхийсэдийг өгсөн байгаа юм биш үү? Байгалийн шүү нэрээ л утачрах. Тийм. Тэгээд тэр чинь 30 хоног мөрдөн тэгээд хэрэгтэй бол дахиад 30 хоног сунгана гэсэн гэж үлээ тий. За манай нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Тэгээд би одоо өөрийнхөө сэтгэлийн хамгийн сүүлд нь хэлье. Энэ залуучуудын 20 хэд хоног жагсан энэ жагсаалыг би одоо сошиалоор чарлаа, өөрөө чарлаа. Тэгээд одоо над юу бодогдсон гэхээр одоо за миний үеийнхэн одоо энэ ардсан хувьсгалыг чи хийгээд Монгол улсыг эрх биш нэг диктатураас нэг ардсан нэртэй хиймудаа одоо нэг хагас чиглэлээ ийм нийгэмд аваачаад өгсөн. Тэрийг хүлээж авсан одоо залуучууд энэ залуу үеийн маань үнэхээр сайхан бодсон юм байна. Энэ ардчил бол одоо үнэхээр том хамгаалтанд орсон юм байна. Тэрний төлөө одоо санаа зовох хэрэггүй юм байна. Монгол улсад диктатор төрөх би улс үндэс байхгүй юм байна гэдгийг би олж харсан шүү. Тэгээд залуус та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Тэгээд одоо сүүлийн үгийг одоо өөрчилдөө. За надад ч бас маш бахархалтай мэдрэмж төрсөн. Тэгээд залуучуудаараа хамт ч гисэн бүх ах эгчнэр тэгээд жишээ нь 12 өдөр хамт ч гисэн бас нэг 3 эмээ байгаа тэнд. Тийм үү. Тэгэхээр нэг ах байгаа. Ер нь ингээд янз бүрийн хүмүүс байгаа. Тэгээд зөндөө олон өдөр хамт ч гисэн бүх хүмүүстэй тэгээд доктортой жагсаад огцрох амархан болгосон бүх одоо жагсагч. Тэгээд тухайн үед жагсан хүмүүстэй маш их баярлалаа л гэж хэлье да. Тэгээд надад бас тантай ярилцах бол бас нэр төр хэрэг байлаа. Таны ажиллагаадыг дүндээ үзчихсэн. Тэгээд ийм боломж олцсон бас баярлалаа. Баяртай байна. Баярлалаа. Таны одоо цаашдынх нь ажилд нь өндөр амжилт төсөй. Норг сайт одоо Манданбаатар холтугай. За тэр нөгөө одоо нөгөө хил ам дагуулад байгаа тэр баримт киногоо алуулахаар хурдан гаргахыг бодорой тийм ээ. За тэгж өрөө баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа баяртай.